За би батхтай яаж тэмцсэн талаараа одоо ярих чинь. Батхтай тэмцэж байгаа бүх хүнд зориулаад хамгийн гол нь яг нэг батхтай тэмцэж байгаа үед хүний сэтгэл санаа ямар эмзэг байдаг, өөртөө итгэх итгэл, self confidence нь ямар сүргээр нөлөөлдөг гэдгийг би өөрөө яг өөрийнхөө биеэр мэдэрч исэн. Одоо бас ойлгож байгаа болохоор намайг батхтай тэмцэж байгаа үед тийм нэг эмчлэг хийсэн ч байсан болоосаа гэдэг өнцгөөс гарч одоо та эдэд болон өөрийнхөө жаахан хувилбарт зориулаад хийж гин. Энэ бичлэгээ би 3 хувааж байгаа. Эхнийх нь болохоор миний батхтай тэмцэн дүүх яагаад чухал вэ гэхлээр хүн болгоны батх гайдалгүй шүү дээ. Тэгэхдээ надад хэд хэдэн төрлийн батг гарч исэн. Тэднэрийг би ярина. Тэгээ хэдэн настайд ямархуу байдлаар гарч исэн, ямар арга хэмжээ авсан гэдгээ ерөнхийд нь яриад, хоёрт нь болохоор миний гаргасан алдаанууд энэ маш чухал сэдв. Тэгэхээр энийг би заавал бүтэн сонсоосаа гэж хүсэж байна. Гуравт нь миний зөв хийсэн зүйлс буюу одоо хийсэндээ баярладаг зүйлсээ ярина. За тэгээ ерөнхийдөө бичлэгээд өгнөд хэвдүүлээ дуусгахаар би төлөвлөсөн байгаа. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө хамгийн чухал хэлэх ёстой нэг юм болохоор би мэргэжлийн эмч биш, гоо зөөж, гоо сайханч биш. Гэхдээ би одоо 14 настайгаасаа гэдэг чинь би одоо 28 настай, бараг 14-5 жилийн туршид батхтай тэмцсэн байгаа байхгүй юу? Батхтай адилхан зүйлийг мэдрээд туулаад явж байгаа хүмүүстэй туслах зорилгоор энэ бичлэгийг хийж байгаа. Тэгэхээр авахын аваад, хаяхын хаяад сонсоорой. Эхний бүлэг болох миний батхны түүх. Ер нь бол би жоохондоо уг нь айгүй гоё ярьстай байсан. Тэгээд шилжилтийн нас эхэлсэн гэж тооцохоор миний биений 13 наснд эхэлж байсан. Гэхдээ би 14 дэх эхэлж батг гарсан байхгүй юу? Тэр болтол бол үнэхээр цэв цэвэрхэн ярьстай байсан. Яг батгахгүй болсон үе маань бол 25 нас орчим батг байхгүй болсон. Тэгээ би ингэжсэн анх ингээд за би 16 хүрээл батгахгүй болох юм байна гэсэн чинь болоогүй. За би тэгвэл 18 хүрээл яг том хүн болоод батгахгүй болох юм байна гэсэн чинь болоогүй. За би 21 хүрээл батгахгүй болох юм байна гэсэн чинь болоогүй. 14 наснаас эхлээд батг гарч эхэлсэн гэсэн шүү дээ. Тэр үед болохоор яг ингээд тухаар биржижсэн амар олон батг гардаг байсан нөө. Мим байдаг шүү дээ, цагаан шоколадтай, самартай. Яг тийм. Гэхдээ тэрнээс бүр олон үнэхээр их байдаг байсан. 18-аас 22 насны хооронд болохоор тухны батг багасаад тэгснээ энэ хацар шанаагаар юм том эдэгтэй батганууд гараад эхэлсэн. 22 наснаас хойш болохоор их биш ч гэсэн ингээл 4-5 батганууд нэг дор гардаг ч юм уу. 25 наснаас хойш болохоор ерөнхийдөө дандаа зүгээр юм хуурай шилтаас болж гардаг цагаан батганууд гарч эхэлсэн. За тэр бол яг батгшил гэж би бараг хэлэхээргүй байгаа. Зүгээр миний өөрийн маань арьс арчилгаан дээр дутуу хийж байгаас болж батг гардаг болсон. Одоо ч гэсэн энд нэг юм том батг гарсан байна. Тэгээ 14 наснаас хойш надад хэрэглэж үзээгүй арга гэж бараг үлдээгүй. Би үнэхээр ингээд шантартлаа, эцсийн мөчөө хүртлээ бүх юмыг туршиж үзсэн, домууд хэрэглэж үзсэн, эмнэлэгт твтэж үзсэн, эмнэлгүүдээр явж үзсэн, янз бүрийн гоо сайхны үйлчилгээнүүдэд ингээд хаан сайн гэсэн тэр болгон дээр л очиж исэн. Зарим арга нь миний батгыг улам хөндрүүлж исэн, зарим нь тусалж исэн, гэхдээ батгыг бүрэн эмчлээгүй. Тэгээ янз бүрийн эффекттэй байсан. Тэгэхээр тэр болгоныгоо би гаргасан алдаа, тэг зөв хийсэн зүйлс гэдээ ярих гэсэн шүү дээ. Одоо шууд алдаанууд руу хайдуулаа оръё. Алдаа хэсэгтээ би 9 алдаа жагсаагаад бичсэн байна. Ер нь бол алдааг тоолох юм бол хязгааргүй байгаа. Гэхдээ би хамгийн чухал гэсэн тэгээ та эдийг зүгээр туршаад ч хэрэггүй, зүгээр бодоод ч хэрэггүй гэж бодож байгаа тийм хамгийн том алдаануудаа бичсэн байгаа. Алдаа номер 1. Хаа хамаагүй гоо сайханчаар батгаа битгий шахвал. Би бараг дотроо миний анх батгатай болсон шалтгаан бол зүгээр сайн мэдэхгүй, танихгүй, чадваргүй гоо сайханчаар батгаа шахуулснаас болсон гэж боддог. Анх 13-14-тэй байхад ээжтэйгээ гоо сайхан ороод тэгээ тухайн үеийнхаа л уул айгүй лаг гоо сайхан байсан. Тэгсэн чинь гоо сайхан чинь намайг чи амар цэвэрхэн арьстай хэрнээ ямар сонин олон юм мэддэхгүй батхтай хүүхэд вэ гэд бүгдийг шахацсан байхгүй юу. Яг үндэ би ингээд арьсаа талент харах юм бол миний арьс цэвэрхэн. За яг хаа дотор нь бохирдол байсан юм шиг байгаа юм л та. Гэхдээ тэрийг шахахгүйгээр өөр аргаар цэвэрлэх боломж байсан. Тэгсэн чинь бүгднийг шахаад тэрнээс хойш би батганаас салаагүй 10 хэдэн жил болсон. Яг тэр хүнтэй хөнгөө миний батг эхлэх байсан байж болно л доо. Гэхдээ би дотроо нэг тийм харамсалтай явдаг байхгүй юу. Тэгэхээр хаа хамаагүй гоо сайханчаар битгий батгаа шахуулж байгаарэ. Шахахад бэлэн болоогүй байгаа батг гэж байдаг. Ингээд гүнээс нь наашаа гарч ирээгүй, толгойн гарч ирээгүй. Тийм батгануудыг угаасаа шахаж болохгүй. Өөрөө ч гэсэн битгий шахаж байгаарэ. Энэ бол ингээд номер 1 дотроо бодож явах хэрэгтэй зүйл. Хоёр дахь алдаа. Янз бүрийн хүчтэй орцтой бүтээгдэхүүнүүдийг балансыг нь барихгүйгээр өдөр тутамдаа хэрэглэх.
Тэгэл угаасаа намайг батг гараад ирэнгүүт шууд өсвөр үеийнхний хэрэгэлдэг комментэр авч өгч байгаа юм л да. Гэхдээ тэд нар чинь дотроо маш их алкохолтой янз бүрийн хүчлүүдтэй, тийм ширхэгтэй, хатуу скрабнуудтай. Гэтэл яг өндөр хурц орцнуудыг маш зөөлөн арсны эмзэгшил дарах бүтээгдэхүүнүүдтэй хослуулж хэрэглэхгүй бол арсигчин гүнээс нь гэмтэнэ. Арьс гүнээсээ гэмтчих юм бол илүү их батг гарна. Эргүүлээд арьсаа эрүүл болгоход маш их цаг хугацаа орно. Тэгэхээр тийм хүчтэй коммодыг бити өдөр тутамдаа хэрэглээрэй. Тэгээ энэ алдааг болохоор би 22 нас хүрчиж ойлгосон. За би бүхэл бүтэн 8 жил янз бүрийн хүчтэй алкохолтой юмнууд хэрэглэсэн. Ингээд энэ тэнд арьсны эмнэлэг оронгот бас ингээд шууд хүрхдэг хатаадаг салицилийн хүчлүүд өгдөг ч юм уу тий. Тэгээ тэднийг би өдөр тутамдаа хэрэглэсээр агаад арьсынхаа гүнийг бүр ингээд маш удаан хугацааны туршид хичээж эдгэх тийм төвшөнд очтлоо арьсаа гүнээс нь гэмтээсэн байсан. Тэгэхээр энэ алдааг бити гаргаарай. Мэдээж батхыг дотроосоо эмчилнэ, гаднаасаа эмчилнэ. Гаднаасаа эмчилхийн тулд тодорхой хэмжээнд татаах бүтээгдэхүүн хэрэглэнэ. Гэхдээ тэр бүтээгдэхүүнүүдийг заавал баланслах, зөөлхөн орц, эмзэгшсэн арьсыг чинь тайвшруулах үйлчилгээтэй орцуудтай, дээрээс нь зөв дараалалаар, зөв давтамжтай 7 хоногт хэдэн удаа хэрэглэхийн зэрэг бол маш чухал. Өнөөдөртөө батгах чинь эдгээд гайгүй хатаад байгаа юм шиг санагдаж байгаа боловч урт хугацаанд арьсанд чинь бүр сөрөг нөлөөтэй гэдгийг хэлмээр байна. 3 дахь алдаа. За би 15 6 тагаас эхлээд хеликобактерийн антибиотикийг бүр ингээд зүгээр дураараа удаг болсон байсан. Тэр үед ч антибиотикийг жаргуу болгочдаг, жоохон мангарч байж, амарч байж. Тэгээ анх нөгөө нэг хеликоны шинжилгээ өгсөн чинь миний хеликобактер аягүй өндөрөөсөн байхгүй юу. Тэгээд тэр үед ч гэсэн угаасаа хүн болгоных л өндөр өдөөсөн баг гадуур хоол идэл тэгэл сайхан дамжуул явцдаг. Тэгээ нэг 2-7 хоног эхний удаа хеликобактерийн антибиотик уусан чинь миний тухны батг гайг болчтой. Тэгэл би ерөөсөө яг ингээд хеликобактерийн сулал гараад исэн байна гэдэг итгэл үнэмшил надад суулчиж байгаа байхгүй юу. За тэгээд уул нь бол батг гайг болсон чинь буцаал 2-7 хоногийн дараа нь гараад эхэлсэн. Тэгээ би дахиад шинжилгээ өгсөн. Тэгсэн чинь still хеликобактер байсан. Тэгээ за дахиад эмээ уучи. Гэ 2-7 хоногийн зайтай дахиад ууж байгаа шүү дээ хеликоны антибиотикийг. За тэгээ батг арай гайгүй боллоо. Тэгсэн чинь 2-7 хоногийн дараа эмчилгээ дуусаад дахиад батг гарсан. Тэгсэн чинь 3 дахь удаадаа яах вэ? Өөрөө эмийн сан ороод шинжилгээ өгөхгүйгээр аваад уусан. Тэгээ батг арай гайгүй болж байгаа. Гэтэл яг энэ ингээд би нэг эмчтэрийн тойрогт орсон. Уугаал хэсэг гайгүй болоод буцаал гараал тэгэнгუთ нь би дахиад дур мэдэж антибиотик уугаал тэгж явж байгаад би 18 наснда гэхээр нэг 2-3 жилийн дараа шүү дээ тий. Ходоодод дуран дуусна миний ходоод шалбархаатай болсон байсан. Аргагүй шүү дээ. Тэгтлээ их антибиотик ууж байгаа юм миний ходоодны ингээд тэнцвэр алдагдчихж байгаа байхгүй юу. Тэгээ антибиотик чинь ходоодны доторх сайн муу бүх бактерийг устгахчиж байгаа. Тэгэнгუთ миний өмнөөс тулалддаг цэргүүд манд байх ходоодны дотор байхгүй болчоор айгүй эмзэг зүгээр л ерөнхийдөө тэнцвэргүй ингээд тэнд шалбархаа үүсэх нөхцөл үүсчихэж байгаа байхгүй. Ямар азар бүр ингээд шархлаа мархлаатай болчихгүй юм. За тэгээ тэрнээс хойш бол би антибиотикнаас айдаг болсон. Ходоодоо эмчлэх арга хэмжээ авсан. Тэгээ жил 2 жил эрүүл хооллоод ходоод бол зүгээр болсон. Тэгээ би хеликоны антибиотикийг дахиж хизээч уугаагүй. Угаасаа шинжилгээ өгөх тоолонд хеликобактер илрээгүй. Бүр ингээд жоохон байдаг шүү дээ. Огт байхаа болцсон байсан миний ходоодод. Тэрнээс хойш би нэх удалгүй Лондонд очоод ходоодод дундуулдаг чинь би яг Лондонд очихоо өмнө дундуулсан. Тэгээ Лондонд очоод 6 сарын дараа дахиад эмнэлэг ороод би батгахгүй болмоор байна гэсэн чинь надаа арьсанд чиглэж үйлчилдэг антибиотик бичиж өгсөн. Гэхдээ энэ удаад би нөө ходоод маань хөвдсөн ингэсэн тэгсэн гэдэг бүгдийг нь хэлсэн болохоор надаа ходоод хамгаалах эмчилгээтэй, давхар эмтэй, дээрэс нь яг цаг тухай бүрт нь уух, эрүүл хооллох, ус сайн уух. Тэгээ би 6 сар тэр арьсны антибиотикийг уусан. Тэгээ тухны маань батг бол байхгүй болсон. Тэгснэ энэгээр амар том хөндүрэлдэг эдээтэй батгнууд гараад эхэлсэн. Тэгэхээр би юу хэлгээд байна вэ гэхээр хизээч битээ дур мэдэж антибиотик ууж байгаарай. Бүрэн эмчилгээгүй, ходоодоо хамгаалах давхар эмчилгээгүй, дээрэс нь мөөгөнцөр гэж юм бас байдаг шүү дээ. Хаа очиж мөөгөнцөрийнхаа эмийг бас уугаад ирсэн юм шиг байна. Тэгээд антибиотик бол биений чинь тэнцвэрийг зөвөр тэр чигт нь алдаг. Биеийн дотор чинь байгаа чиний төлөө тулалдаж өгдөг тэр сайн эсүүдийг, дархлааны эсүүдийг, сайн бактериудыг чинь бас хамт устгахчиж байгаа. Тэр ямар л ойлог байх вэ? Тэгээ 3 дахь алдаа маань бол дур мэдэж антибиотик уусан байна. За 4 дахь алдаа.
Энэ бүх хугацаанд би хаана сайн эмч байна гэсэн, хаана батгыг арилгана гэсэн гоо сайхан чинь тэр болгон дээр очсон. Тэгээд ингээд зарим нь янз бүрийн юм сонин төрхлөхгүй тойлж өгөөл өөрөө дотор нь юу байгаа ч мэддэхгүй те. Тэгэл ингээд хараалуу наа чи ингээд болчихно гэдэг ч юм уу. Юм сонин аргуудтай эмчнэр байсан. Тэр эмчнэр дээр би очсондоо харамсдаг. Тэгээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр чиний батгч яг юунаас шалтгаалаад байна вэ гэдгийг олж мэдэх хичээл зүтгэл гаргалгүйгээр дээрээс нь ямарваа нэгэн эмчилгээ бичиж өгөхдөө холбогдох шинжилгээнүүдийг авахгүйгээр арсны чинь бусад асуудлуудыг тооцохгүйгээр янз бүрийн мэддэхгүй төрхлөг, янз бүрийн мэддэхгүй эмийг шууд бичиж өгж байгаа амжилт битээ итгээрэй гэж би хэлмээр байгаа байхгүй юу? Тав дахь халтаа. Ам дамжсан дом гэж хэлж болох биз сонин юмнуудыг битээгээр. Би бүр үнэхээр сонин юмнууд хийж үзчихсэн. Оо төрхөх, саримсаар үрэх. За тэгээ Монгол арга, сонин арга, шүсээ төрхөх, шээсээ төрхөх, шээсээр шавших гэл амар сонин юм яригддаг байсан. Тэгээд одоо бол ингээд цаг өөрчлөгдсөн чи би та хэдийг тийм хийхгүй байгаа гэж найдаж байгаа шүү. Би бол алдаагаа гаргасан. Тэгээд зүгээр л it's not worth it. Битээ тэгээрэй. Тэгээд 6 дахь халтаа. Маш богино хугацаанд батгахгүй болох боломжтой гэж бодох бодол. Яг энэ бодлоосоо болоод бид нэр хэрэггүй эрсдлүүдийг үрдэг. Ингээл батгахгүй болгочих юм шиг ярьж байгаа газруудад очиж мөнгөө тушаана, арьсаа тушаана. Тэгээд сэтгэл зүгээрээ хохирно, арьсаараа хохирно. Тэгэхээр нэг юмыг хөвлөн зөвшөөрөх хэрэгтэй. Батгахгүй болох бол хугацаа шаарддаг зүйл. Биднээс хичээл зүтгэл шаардна, цаг хугацаа шаардна, сэтгэлийн хач шаардна гэдгийг л хэдүүлээ хөвлөн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд аль болох санаагаа тайван байлгаад уртыг зориод өдөр бүртээ арьсаа арчлаад эрүүл хооллоод явж байгаа бол сайн. 7 дахь халтаа. Яг түрүүний хурдан хугацаанд батгахгүй болох боломжтой гэдэг итгэлээсээ шунлаасаа болоод хэдүүлээ янз бүрийн гоо сайхны ажилбарууд, гоо сайхны үйлчлэгээнүүдэд ордог. Тэгээ би ч гэсэн адилхан яг л энэ алдаагаа хийж исэн. Тэгээ миний одоо л ойлгож байгаа юм шүү дээ. Тэгээ яг тэр үедээ батгахгүй болъё гэж янз бүрийн пилингд ороод, янз бүрийн лазеруудад шууд ороод тэгэл тарилга хийлгээл. Гэтэ би тэр бүх зүйлд маш их мөнгө тушаасан байгаа шүү дээ. Энэ олон жилийн хугацаанд. Гэхдээ юу үнэн бэ гэхээр хэрвээ арьс чинь гүнээсээ эрүүл биш бол, бүтцэн эрүүл биш бол тухайн гоо сайхны үйлчлэгээнүүд чинь урт хугацаанд үр дүнгээ барихгүй. Тэгээ эргээ харахад нэг богинохон хугацаанд яг 2-3-7 хоног арьс чинь бол гоё байна, үнэхээр гоё байна. Гэхдээ эргээ харахад мөнгөөрөө л хохирцсан байдаг. Тийм болохоор энэ тэнд арьсаа үзүүлэхдээ яг эмч чинь хэр чамаа гэсэн сэтгэлтэй байна гэдгийг маш их харж байгаарай. Яагаад вэ гэхээр гоо сайхны эмнэлгүүд бас л адилхан бизнес, мөнгө харж байгаа. Тэр дунд сэтгэлтэй бизнес гэж байгаа, сэтгэлгүй бизнес гэж байгаа. Тэгэхээр яг тэрийг хэдүүлээ өөрсдөө ингээд хувийн зүгээсээ judgment хийгээд энэ миний төлөө хэлж гин, энэ миний төлөө биш байна гэдгийг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Би нөгөө өмнө Acne Journey гэдэг бичлэгнээс болоод Cinderella гэдэг эмнэлэгтээ бүр хэрүүл хийсэн шүү дээ. Тэр эмнэлэг бол жишээ нь яг богино хугацааны ашгаал бодоод хинт чамаагүй, юу чамаагүй зарчээ, юу чамаагүй хийчээ гэж боддог эмнэлэг. Тэгэхээр эмч чинь яг юуг санал болгож гин гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Ингээд энэ хүн миний төлөө байна уу эсвэл бизнесийнхаа төлөө байна уу гэдгийг хараарай. За 8 дахь халтаа. Би бүр жинхэнэ амар ууралчлаа байсан. Гэхдээ яг ингээд эргээ бодохоор хайран байдаг байхгүй юу? Амар их мөнгө зарцуулсан, цаг хугацаа зарцуулсан. Тэр чинь бас ингээд янз бүрийн юмнууд хийхэд өвдөж байгаа. Гэтэл тэр нь ингээд тэгээ зүгээр л хин нэгний би кармаг зузаатгахын төлөө би арьсаараа сэтгэл санаагаараа хохирмооргүй шүү дээ. Гэхдээ үнэхээр чиний төлөө зөв эмчилгээнүүдийг системтэйгээр санал болгодог газрууд байгаа. Үнэхээр байдаг. Эсвэл ингээд үнэхээр хичээсэн ч гэсэн ингээд үр дүнд хүрээгүй эмнэлгүүд эмчүүд гэж бас байгаа шүү дээ. Гэхдээ хүн сэтгэлтэй байна уу, сэтгэлгүй байна уу гэдгийг зүгээр цаана хүнд мэдрэгддэг шүү дээ. Тэрийг зүгээр ингээд мэдэр. Бас нөгөө одоо ингээд as a consumer хэрэглэгчийн зүгээс хэдүүлээ заримдаа нэг юм авах ч гэсэн юм шиг дарамтнд орчдөг шүү дээ. Оо чи ийм юм хийлгэжүүл гоё болчихно. Эсвэл за ийм юмыг чи тэдэн курсээр ороорой. Тэгэх юм бол харьс чин гоё болно гингууд ингээд нэг заавал орох хэрэгтэй юм шиг. Тийм тохиолдолд хэдүүлээ зүгээр окей за би өнөөдөртөө нэг бодоотгой тэгээ би маргааш ирүүлээ залгая. Гэт тэгээ оройн үнэхээр бод судал. Тэгээд тариуга тэр үйлчлэгээ чинь юу хийд юм бэ?
Арьсны чи яаж нөлөөлөх юм бэ? Чам тохирох юм байна уу, тохирохгүй юм байна уу? Хэдийн хугацаа шаардлагатай юм байна? Хэдэн удаа орох хэрэгтэй юм байна? Хэдийн хугацааны мөнгө зарах хэрэгтэй юм байна гэдгийг бүгдийг судлаад тэгээ окей болж байна гэх юм маргааш нь залгаад за тэгээ би орё гэж болно. Ер нь л ямар нэгэн юм урт хугацааны эмчилгээ өндөр дүнтэй үйлчилгээнд орох гэж байгаа бол нэг хоног бодчиход гингүү. 8 дахь алдаа. Шинжилгээнд дээр суйрлалгүйгээр жирэмснээс хамгаалах юм уу? Бас нэг юм байдаг. Гормон тэнцвэргүй байдлаас болоод батг гараад байна. Эсвэл яг шилжилтийн үед гормон тэнцвэргүй байгаа болохоор батг гарч байгаа маа гэд. Яг энэ тал дээр болохоор би тэрэн зөв тэрэн буруу гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би бол жирэмснээс хамгаалахын 6 сар уусан. Айгуу таргалсан, сэтгэл санаа айгуу юм дэшээ доошоо болсон. Гэхдээ батг эмчлэгдээгүй, арилаагүй. Тийм болохоор миний хувьд бол not worth it. Яг багассан батг, багассан. Гэхдээ not worth it байсан. 9 дахь алдаа. Isotretinoin буюу одоогийн Rotan гэдэг брэнд нэршлийн дор зарагддаг эмийг эмчит үзүүлэлгүйгээр, шинжилгээ өгүүлэхгүйгээр эмчийн хяналтанд дор бус дээрээс нь холбогдох эрсдлүүдийг бүрэн ойлгохгүйгээр дур мэдэж уух, эсвэл эмчин бичиж өгснөөс богино хугацаагаар уух, урт хугацаагаар уух алдаа бол маш том алдаа шүү. Миний хувьд энэ эмийг би 2 удаа ууж. Эхнийх нь болохоор 17 орчим настай байхдаа Монголд арьсны эмнэлэгт үзүүлээд ууж исэн. Тэгээд тэр үед надад ямар юм гэдгийг тайлбарлаж өгөөгүй. Ямартай ч энэтхэг үлүү солонгос нэршилтэй юм байсан. Тэгээ уугаад эхэлсэн чинь бүр ингээд би амар хуурайшаад тэгээ би сандраад паниктаад баахан судалгаа хийж үзэхгүй юу. Тэгээ судалж үзэн гутаа хамгийн эрсдлүүдийг нь уншаад 2 сарын дараа би айгаад уухаа болцсон. Тэгээ эмчилгээгээ би системтэйгээр хийгээгүй, дээрээс нь эмчилгээнийхаа хугацааг дуусгаагүй, хажуугаар нь нөө биеэ төлжүүлэх зүйлсээ хийгээгүй болохоор миний батг бол тухайн үед эмчлэгдээгүй. 2 дахь удаа уухтаа болохоор би 21 настай байсан. Солонгос эмнэлэгт үзүүлээ, шинжилгээнүүдээ өгөөд 6 сар уусан. Тэгээ ер нь бол миний батг байхгүй болсны хамгийн том шалтгаан маань тэгээ зөв хийсэн зүйл маань энэ байсан. Тэгээ энэ талаараа би дараагийн хэсэгтээ илүү дэлгэрэнгүй ярий. Ямар хөө системтэйгээр уусан, юуг анхаарах, ямар эрсдэлтэй гэдгийг. За нэг иймэрхүү алдаануудыг хийсэн. Миний алдаа хүмүүс битгий тавтаасаа гэж бодоод хамгийн чухал хэдийгээ аль болох багцлаад ингээд 9 алдаа болгоод оруулахыг хичээлээ. Үлдээсэн байж магадгүй заримыг нь. Тэгэхээр та хэд бас гаргаж исэн алдаануудаа бусдаас сэрэмжлүүлэх үүднээс комент хэсэгт бичээрэй. Минийхээ дараагийн хэсэгт болохоор яг намайг батгахгүй болоход тусалсан эмчилгээнүүд, хүмүүс, бүтээгдэхүүнүүд, гоо сайханч зэргийгээ ярина. Тэгээ сэтгэл зүйд маань ямар өөрчлөлт гарсныг бас ярих гэж бодож байна. Мэдээж арьс арчилгааны суурь болох цэвэрлэгээ бүрэн хийх, арьсаа зөв арчлах, эрүүл хооллох, ус уух, холбогдох шинжилгээнүүдээ өгч шалтгаанаа тогтоох гэдгийг бол та надаар хэлэлцээ ойлгож байгаа. Тийм болохоор энэ хэсэгтээ би ерөнхий зөвлөгөө биш, надад яг батгахгүй болоход юу нөлөөлсөн гэдгээ ярих гэж байна. Эхнийх нь түрүүн ярьсан Isotretinoin буюу одоогийн Rotan гэдэг нэршлийн дор зарагддаг эмийг эмчийн хяналтанд бүрэн шинжилгээгээ өгөөд тэгээ бүтэн хугацааныхан дагуу системтэйгээр хийсэн 21 настай өөртөө баярладаг. Мэдээж ээж авдаа баярладаг тэр боломжийг надад олгосон. Тэгээ өмнөх ярьсан хэсгүүдээ сонссон бол би хотоодны эмчилгээ хийж үзсэн, гормоны эмчилгээ хийж үзсэн, янз бүрийн гоо сайхны үйлчилгээнүүдэд орсон бүтээгдэхүүнүүд хэрэглэж үзсэн. Тэгээ миний батг арилаагүй. Тийм болохоор 21 настайдаа би яг ээж авдагаа Солонгос яваад тэгээ бүх шинжилгээнүүдээ өгөөд Isotretinoin гэдэг эмийг ууж исэн. Одоо л эмнэлгийнхаа нэрийг санахгүй байна. SNUH байсан байж магадгүй. Арьсны эмнэлэг биш, яг юм ерөнхий эрүүл мэндийн эмнэлэг байсан. Тэгээ тэр үед би эмчтэй ер нь шууд тулгаалж хэлсэн л дээ. Ингээд би бүх юмыг туршаад үзсэн, ингэсэн тэгсэн гэдэг өмнөх шинжилгээнүүдэд харуулад хийжсэн эмчилгээнүүдээ бүгднийг нь хэлээд тэгээд өмнө нь бас би Isotretinoin гэдэг эмийг уусан. Гэхдээ ингээд хайчихсан. Тэгээ би өөрөө судалсан. Одоо надад ер нь энэ арга л үлдсэн юм байна. Би яг энэ эмийг л уумаар байна. Болох уу гэд. Тэгээ эмч маань холбогдох дотоод эрхтнүүдийн тэгээд эмэгтэйчүүдийн шинжилгээнүүдийг аваад надад 6 сар эмчилгээ бичиж өгсөн. Гэхдээ эхлээд юм баг тунгаас нь ихсгээд 6 сарын туршид заавал уух хэрэгтэй. Дээрээс нь сар болгон дотоод эрхтний тэр тусмаа илэгний шинжилгээ өгөх шаардлагатай. Ойрын 2-3 жилдээ огт жирэмсэн болохгүй байх шаардлагатай. Тэгээ юу ч болж исэн. Гэхдээ нөгөө нэг дотоод эрхтэнд өөрчлөлт ороогүй, дээрээс нь жирэмсэн болоогүй бол эмчилгээгээ зогсоож болохгүй гэдгийг надад маш сайн анхааруулад. Тэгээ энэ эмчилгээг хийгээд ер нь бол миний батг байхгүй болсон. Дахиж тэгж олноороо батг ерөөсөө гараагүй. Тэгээ эмийнхаа талаар би та хэдэд ярьж өгье заяа. Одоо яг хуу эмийн сангуудад би жороор олгодог үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед болохоор зарим цөөхөн эмийн санд зардаг байсан. Тэгээд жор шаарддаг байсан ямартай ч.
Одоо яадаг юм мэдэхгүй байна. Тэгээ энэ бичлэгийг үзээд за энэ юмыг уучих юм бол би батгахгүй болчих юм байна гэж бодонгуудаа шууд өөрөө эмийн сан ороод эмчийн хяналтгүйгээр шинжилгээ өгөхгүйгээр аваад уусан байх юм бол би бүр ингээд үнэхээр гомдно. Би энэ бичлэгийг ингээд хүмүүст хэрэг болоосоо гэж бодож байгаа болохоос ямар нэгэн том эрсдэл үүсгэсэ гэж юусоо огт хүсэхгүй байгаа. Тийм болохоор би холбогдох эрсдлүүдийг нь эхлээд маш сайн тайлбарлаж өгье. Изотретинол нь болохоор А витаминаас гаргаж авсан юм. Тэгээд батгыг дэмжлэх ерөнхийдөө юм эцсийн арга гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл арга ядсан үедээ хамгийн сүүлийн имчилгээ олгож хэрэглэдэг. Ягаад гэвэл холбогдох эрсдлүүд нь маш өндөр. Яаж үйлчилдэг вэ гэхээр хүний биеийн тосны булчирхайг агшаагаад ерөнхийдөө л хүчээр батг орших нөхцөлийг бараг байхгүй болгочдөг гэсэн үг. Тэгээд ганц гоё тал нь яг ганцхан гоё тал шүү. Батгыг үнэхээр имчилдэг зөв хийж чадах юм бол бусад холбогдох юмнууд нь бүгдээрээ муухай. Бүр ингээд үнэхээр үзэл сурталгүй муухай. За би хамгийн энгийн бөгөөд хөнгөн сөрөг нөлөөнөөс нь эхлээд тэгээд хамгийн амар сөрөг нөлөө хүртэл нь явъя. За эхнийх нь болохоор эн чинь болохоор яг ууж байгаа юм шүү дээ. Тэгээд тийм болохоор бидний яг зөвхөн батгтай хэсгийг олж үйлчлэн гэж байхгүй. Тэгэхээр бүх бие чинь аимшигтай хураашин. Тэгэл уруул хатаад бүр ингээд хотоод хорчоогоод юм болоод арьс заримдаа ингээд юм цайрч холцруутаад хагарсан цөлшөг болоод нүд хураашаад амар цангаад дээрэс нь бүх бие ингээд айгүй амар хураашсан мөн болохоор хорсон, захтан нь ер нь л айгүй үзэл сурталгүй за. Тэгэхээр энэ нэмийг ууж байгаа үедээ нүүрэндээ ингээд маш зөөлөн хэрнээ, маш сайн чигшэл өгөх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж авах хэрэгтэй. Ус сайн уух хэрэгтэй, нүдээ бас чигшүүлээд тусаалга хийж авах хэрэгтэй. Уруулаа байнга тосолж авах хэрэгтэй. Зарим хүмүүс яг нөгөө нэг хуурашилтаас нь болоод бас голдон шантарчдсан байлээ. Тэр тэхгүй байвал зүгээр. Дээрээс нь арьс хуурашж байгаа болохоор арьс чинь ингээд нөгөө айгүй эмзэг болчихж байгаа. Тэгэхээр гүнээс нь арьсныхаа бүтцийг дэмжих бүтээгдэхүүнүүд хэрэглээд нарны тосыг бүр байнга religiously тогтмол хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь арьс айгүй эмзэг болсон болохоор лазер, пилинг зэрэг хүчтэй үйлчлэгнүүдэд орж болохгүй. Ер нь баг вакс хийж бараг болдог байхаа. Дараагийн сөрөг нөлөө нь болохоор дөнгөж ууж эхлээд нэг эхний 1-2 сар батг бүр улам нэмэгддэг. Тэгээ хүмүүс бас шантарчтай байлаа голоос нь нэмэгдээд харна тэгж болохгүй. Яагаад вэ гэхээр арьсанд орчин байгаа гүний бохирдол арьсанд орчин байгаа бохирдсан нөхс өмнөд байгаа шүү дээ. Тэр бохирдлыг чинь яг ингээд шахаад гаргаад ирдэг арьсны гадаргуу дээр. Тэнгуут илүү их батгтай болоод тэгээ илүү юм бохир болоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ явандаа байхгүй болно. Тэгээ энэ хугацаанд бол батгныхаа имчилгээг зогсоож болохгүй гэдэг юм билээ. Гурав дахь нь булчин бас ангиндаг гэдэг юм билээ. Гэхдээ надад тэр сөрөг нөлөө бол мэдрэгдээгүй. Гэхдээ миний сэтгэл санааны байдалд бол бүр ингээд амар өөрчлөлт орж ирсэн. Би айгүй хурдан уйлж мэлдэг болол жоохон галзуу юм шиг болоод. Тэгээ тэр нь бол зарим судлаачид энэ юм болохоор нөгөө нэг тархины серотонин ялгаруулалтанд нөлөөлдөг гэж үздэг юм билээ. Тэгээ сэтгэл санаанд нөлөөлөө зарим хүмүүс depression ордог гэсэн. Тэгээ надад бол арай сэтгэл готролд ороогүй. Гэхдээ сэтгэл санааны хувьд бол жоохон юм айгүй савлгаатай байсан. За одоо болохоор бүр ноцтой сөрөг нөлөөг нь ярив. Эхнийх нь энэ эмч нь болохоор ерөнхийдөө илгэнд айгүй сөрөг нөлөөтэй. Тэгээ яадаг вэ гэхээр илгэний нөгөө тос шүүж байгаа процессыг нь өөрчилчтэй юм байна л да. Тийм болохоор уухасаа өмнө заавал илгэний шинжилгээ өгөх хэрэгтэй. Бусад дотоод эрхтний ч гэсэн. Тэгээ хэрвээ илгч нь угаасаа энэ эмийн ачааллыг даах чадамжгүй байх юм бол ууж болохгүй. Нэг батгахгүй болохын төлөө илгээ бүхэлд нь алаа ичвэл харин штэ тий. Тийм болохоор шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Тэгээ эмчилгээгээ хийлгэж авах үедээ сар бүр цусны шинжилгээ өгөөд илгээс шалгаж авах хэрэгтэй. Илгэнийхаа энзимийн тоог хэмжих хэрэгтэй гэсэн. Тэгээ нөө түрүүн хэлсэнчлэн энэ эмч нь болохоор илгэний өөх тосыг хэрхэн процесс хийж байгаа боловсруулж байгааг өөрчилждэг гэсэн шүү дээ. Тэгээ тийм болохоор цусан дах холестерол буюу өөх тосны хэмжээ бас нэмэгддэг гэсэн. Тэгэхээр тэрийгэ хэмжих хэрэгтэй. Нэмээд эмчилгээг хийлгэж явахдаа ходоод л гэдэг хамаа. Нэмээд эмчилгээг хийлгэж явахдаа илгэн дээр нэмэлт ачаал өгч болохгүй. Өөрөөр хэлэх юм бол янз бүрийн өөх тостой junk food идэж болохгүй, арх ууж болохгүй. За тэгээд энэ гамуудыг барьчих юм бол ерөнхийдөө гайгүй. Сайн мэдэн гэх юм бол илгэн дээр нөгөө нэг бүр юм үрдэйн буюу permanent гэмтэл учруулдаггүй. Ууж дуусаад эмчилгээ дуусаад нэг хэдэн сарын дараанаас илгчин буцаад хэвийн байдалтай орно. Дараагийн бөгөөд бүр ингээд хамгийн амар сөрөг нөлөө нь хэрвээ ууж ахт энэ эмчилгээг хийж явахдаа жирэмсэн болчих юм болоо эсвэл жирэмсэн хүн энэ эмчилгээг хийлгэх юм болоо эсвэл эмчилгээ дуусаад удаагүй байхад жирэмсэн болох юм бол ургийн гаж нөлөө үүсгэнэ.
яг ямар хуу төрлийн ургийн гажиг үсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ чинь бүхэл бүтэн нэг хүний амьдрал шүү дээ. Тэгэхээр энэ дээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хэрвээ энэ имчилгээг хийх гэж байгаа бол ойрын 2-3 жилдээ хүүхэд төлөвлөөгүй байх заашгүй шаардлагатай. Энийг бүр маш сайн анхаарах ёстой. Эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор энэ эмээг ууж авах хугацаанд спермийн тоо багасдаг гэсэн имчилгээгээ хийж дуусгах буцаад хэвийн байдалд орно. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэд одоо хэрвээ их нэртэй хүүхэд төлөвлөж байгаа эрэгтэй хүн байх юм бол бас уугаад дэмий юм шиг байна. Хэрвээ ууж байгаа бол ойрын бас 2-3 жилдээ хүүхэд төлөвлөхгүй байвал зүгээр юмыг яаж мэдэх вэ те. Яг энэ эмийн нөлөөтэй спермээр хүүхэд тогтно гэдэг чинь бас адилхан ургийн гажиг үүсэх нөлөөтэй л ах гэж бодож байна эрсдэлтэй. За тэгээд энэ холбогдох бүх сөрөг нөлөө эрсдлүүдийг нь ойлгож хүлээн зөвшөөрөөд эмчийнхаа зааж өгсөний дагуу би яг 6 сар эмээ уусан. Эхний 3 сар уугаад бараг батггүй болсон баха. Гэхдээ надад эмч маань бол за уугаад батггүй болсон ч гэсэн эмчилгээгээ зогсоож болохгүй шүү. Хэрвээ дуусах ингээд 6 сараа дуусгахгүйгээр зогсоочих юм бол дахиад батг гарна шүү гэдэг надад аягүй сайн анхааруулсан. Тийм болохоор эмчилгээгээ дуусгасан. Тэгээ тэрнээс хойш надад бол ер нь нэг дор олон батг ерөөсөй гараагүй. Мэдээж энэ тэнд ингээд ганц 2 батгнууд бол миний амьдралын хэм маягаас болоод ч юм уу эсвэл арьс арчилгаанаас мань болоод гарч байгаа. Одоогийн ингээд гардаг батгнууд маань миний өмнө надад гардаг байсан батгнуудтай харьцуулах юм бол би бүр ингээд 1-5% л гэж хэлэн заа. Тэгэхээр ер нь бол би өөрийгөө батггүй хүн болсон гэж хэлж болох байх гэж бодож байна. Тэгээ хамгийн том нөлөөсөн зүйл нь энэ. Одоо би 28 настай гэхээр батггүй болоод ер нь бол бас аваа хөрхөн хугацаа өнгөрсөн байгааз. Тэгсээр нэл би өглөө сэрэл ингээд нүрээ ингээд үздэг за хүрээд яагаад гэвэл надаа ингээд нэг л өдөр би сэрээд энэ бүх зүйл зүуд байсан ч юм болов уу эсвэл нэг л өдөр би сэрээд буцаад ингээд батга дүүрэн гарсан байх үү гэдэг нэг тийм айдас байгаад байдаг. Тэгээд тэрийгэ бодохоор өөрийгөө өрөвдөөд байдаг за айгүй өрөвдмөр байгаа. За тэр ч яах вэ? За ямар ч тач аимшиг батга гарахаа болцсон ч гэсэн энэ олон жил би чинь нүрэндээ маш хүчтэй орцтой юмнууд хэрэгэлсэн. Янз бүрийн пилинг хийлгцэн. Арьс маань ингээд бүтцэн гүнээсээ эвдэрсэн байгаа л тэр батггүй болсон ч гэсэн нэг тийм арьс эрүүл бол байгаагүй. Угаасаа нөгөө нэг хичнээн амар их батг гарахаа болцсон ч гэсэн ингээл энэ тэнд нэг 4-5-аараа ингээд батганууд бол гардаг байсан. Ихэнхдээ яг энэ чамархаа эсгээр эсвэл тухан дээгүүр. Тэгээ 22 оны 7 сард би манай гэрлээгээд найзын фламентер үйлчлэгээ анх гарч исэн баггүй юу. Тэгээ би шинэ салбар дээр нь очиод бүтэн өдрийн сургалтанд суусан. Тэр бол миний арьс арчилгааны геймийг ер нь тэр чигт нь өөрчилсөн. Тэгээ тэр өдөр болохоор яг бүтэн өдөр надаа ингээд арьс арчилгааны талаар, арьсны төлөвлөлтийн талаар сургалтууд ороод дээрэс нь миний арьсыг оншилж өгөөд тэгээ бүтээгдэхүүнүүдийг маань сонгож өгөөд за ийм дараалтаа хэрэглээрэй гэж явуулж ирсэн. Тэрний дараа бараг нэг 2-7 оны дараа гэхэд миний арьс бүр цаанаасаа гэрэлтэл толигоол юм өнгөн жигдрээд эхэлсэн. Тэгээ би тэр үед юуг ойлгосон бэ гэхээр уг нь ингээд батгтай тэмцэж байгаа энэ олон жилийн хугацаанд би бас өөрийнхөө хэмжээ скин кэрийн талаар хангалттай ойлголттой болсон гэж бодож ирсэн чи ерөөсөө үгүй юм бэлээ. Арьс арчилгааг судлаад ах шүү гэсэн чи яг нөгөө юм скин кэр пашнтай энэ тал дээр бүр ингээд хайрлж дурлж хийдэг хүмүүстэй харьцуулшгүй юм бэлээ. Ямар орцуудыг хооронд нь хольж болох уу? Бүтээгдэхүүн хооронд ямар хугацааны зай авч хэрэглэх үү? Яаж шингээх үү? Өдөр бүр адилхныг хэрэглэх юм уу? Өнжөөд өөрийг хэрэглэх юм уу? Аль улиралд ямар бүтээгдэхүүн хэрэглэх юм? Дээрээс миний арьс юу хүсэж байгааг яаж мэдэрдэг болох уу гэдэг чинь юм тусдаа урлаг байсан юм байлээ. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө би нэг жил орчим ч юм уу нөөрэө бүтээгдэхүүнүүдээ сонгоод явсан тэрнээс хойш. Тэгээ гайгүй болчих шиг байснаас сүүлдээ нэг юм жоохон арьсны маань айгүй гой болж исэн юм докторчод эхэлсэн. Докторчод гэдэг нь нэг юм өсөлт байхгүй болоод тэгэн гутаа би буцаад флам ментор дээр очиж за би одоо яг менторшип авъя гэд. Тэгээ тэрнээс хойш бол тун зэжгүй шүү. Заримдаа одоо бол би зүгээр залхуурлаасаа болоод над дээр юм гарна гэхээс арчилгаагаа бүрэн хийж байгаа тохиолдолд арьс бол бүр ингээд шавскэс. Тэгэхээр 22 онд тэр сургалтанд очиж суусан өөртөө би айгүй их баярлалаа. Дээрээс нь фламынхаа хамт олон тэр тусмаа гэрлээдээ бүр ингээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За 3 дахь зүйл маань би яг мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй. Тэгээ өөрөө битээр ингээ хоорондоо бүрэн ойлголцдог гоо сайхан чаа олсондоо айгүй баярлалаа. Тэгээ би энэ хүн дээр болохоор 4 жил тогтмол явж байгаа. Голоор нэг л удаа өөр хүн дээр орж исэн. Яг нөө массаж хийгээл батгах шахдаг штэ. Тэгээ тийм гоо сайхан ярьж байгаа. Тарилга энтер бол биш. Яг арсны эмч бол биш. Зарим гоо сайханч нар чинь учир зүггүй батгах шахчдаг штэ. Би нөгөө миний гаргасан хамгийн ихний алдаа гэж ярьж исэн. Тэгээ батгах шахаал маргааш нөгөө батгах нь улам хавдаал, өрөвсөөл, улаагаал бүр тэрнээсээ исэн юм болдог.
Манай гоо сайхан болохоор би Грисийн Азаа гоо сайхан дээр авдаг. Яг ингээд зөвхөн бүрэн болсон батгыг л шахдаг. Тэгээ болоогүй байх юм бол намайг за чи 2 хоногийн дараа хүрээ дээрээ явуулцдаг. Дээрээс нь яг миний арьсан тохирсон бүтээгдэхүүнүүдээ, үйлчлэгүүнүүдээ сонгож аваад хэрэглэж хийж өгдөг. Надад аюул олон юм гоо сайхны зөвлөгөө өгдөг. Ер нь л ингээд би тэр хүнийг олсондоо бас аюул их баярлагдав. Тэгээ ер нь бол анх найз маань намайг тэр хүн дээр очиод үзгээ явуулчихсан. Тэгээ тэр найзтай баярлаа. Тэгээ Азаа гоо сайхантаа бас маш их баярлаа. Тэгэхээр та хэд маань яг өөрийн гэсэн бүрэн итгэдэг. Тэгээ сэтгэлтэй, чадвартай, мэдлэгтэй гоо сайханчтай болоорой гэж хэлмээр байгаа байхгүй юу? За дөрөв дэх зөв хийсэн зүйлс гэдэг дээр би ерөнхийдөө нэг юм дөрөв дэх зөв хийсэн зүйл дээр болохоор би хийлгэжсэн тарианууд, лазерууд, одоо пилингүүд, гоо сайхны үйлчлэгнээс надад хамгийн тохирсон эрг нөлөө үзүүлснүүдийг хэлье. Тэгээ би уг нь бичлэгээ эхлэхээс өмнө уцаа бүрэн цэнгэлсэн чинь ягаад чи одоо дуусч яах гэхээр гяс яриад бичлэгээ дуусгая. Эхнийх нь болохоор надад салмон тарилга айгүй таалагдчихсан. Нэлээд өвдөлттэй тарилга байсан. Гэхдээ нэг 5 хоногийн дараанаас бүр арьс толиогоол, дэмзэгшил буураад цаанаасаа нэг юм гоё гэрэлтэй харагдаад тэгээ батганы сормнод бас нэлээд бүдгэрчээсэн. Яг энэ тарилганы хувьд болохоор орчнын цэвэрхэн тариага протоколын дагуу хийдэг, тарианых нь хугацаанд дуусаагүй байгаа тохиолдолд ер нь хаанч нэг ялгаа гарахгүй байх гэж би бодож байгаа. Хоёр дахь нь болохоор Oracle Clinic-ийн батг руу шууд тарьдаг тарилга. Ингээ заримдаа нөгөө нэг чухал үйл ажиллагаатай ч юм уу ийм яаралтай хийх юмтай байгаа уулзалтуудтай байгаа үед том батг гарч байгаа айгүй муухай дээ шүү дээ. Тэгээ яг тэр батг руу тариад тэгээ батгыг нь шимэгдүүлчихдэг тариа байдаг. Тэдний тэр тариа бол айгүй гоё. Орж исэн лазеруудаас надад хамгийн үр дүнтэй санагдсан нь болохоор Skin House эмнэлгийн лазер байсан. Яг ямар нэртэйг нь одоо санахгүй байна. Тэгтээ ийм юмыг ойлгосон. Би лазер хийлгэхэд хамгийн чухал нь болохоор эхлээд яг арьсны эмзэгшил хит өндөр биш байх шаардлагатай юм байлээ. Арьс чинь хит эмзэг байх юм бол эргүүлээд жоохон гэмтэй чинь дээрэс нь яг лазерны дараах гамаа сайн барих, religiously их маск тавих хэрэгтэй, чигшүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол лазерын үр дүн айгүй сайн байх юм байлээ. За ингээд бичлэгээ дуусгах тийшээ хандъя. Аль болох хамгийн чухал гэсэн алдаа болон хамгийн чухал гэсэн зөв хийсэн зүйлсээ би оруулахыг хичээлээ. Тэгээд орхигдуулсан юм байж магадгүй асуултууд байвал комент бичээд асуугаарай. За тэгээд өөр батгатай байж байгаад бас давсан хүмүүс өөрсдийнхээ туршлагаас хуваалцаад бусдаа зөвлөгөө болгоод бичээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь одоо изотретиноин уугаад сөрөг нөлөөг мэдэрсэн хүмүүс байвал бас бичвэл зүгээр ах гэж би бодож байна. Яагаад гэвэл ялчгүй айгүй сөрөг нөлөөтэй юм болохоор би энийг бичлэгэн дээр ярихаасаа жоохон айгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор илүү хүн сөрөг нөлөө мэдэрсэн хүн байвал бусдаас сэрэмжлүүлэг болоод бичээрэй гэж хүсэж байна. Last but not least нэг юмыг захимаар бас гомоор байгаа. Угаасаа батгахгүй гоё арьстай хүмүүс маань батгатай хүнд бити unsolicited advice буюу асуугаагүй байхад нь зөвлөгөө, шүүмж, бодлоо хэлж агаарай. Батгатай тэмцэж байгаа хүний сэтгэл зүй айгүй эмзэг байдаг. Жижигхэн комент чи ерөөсөө элдв янзын бодоогүй байсан ч тэр хүнд хэлсэн жижигхэн комент тэр хүний өөртөө итгэлийг нь айгүй хурдан ингээд гэмтээдэг. Тийм болохоор хажууд чинь батгатай тэмцэж байгаа хүн байгаа бол аль болох урам өгч, итгэл өгч тэгээд гой сайхан үгсийг хэлж агаарай. Миний хувьд тэр хүн маань бол тухайд ээж маань байсан. Харин батгатай тэмцэж байгаа хүмүүстэй хэлэхэд бити итгэл алдраарай. Батга байхгүй болдог. Өөрийнхөө сэтгэл санаа гой тайван байлгаарай. Тэгээ өдөр бүр өөрийнхөө хамгийн сайн сайхнаар байхад гой болно гэдэгт итгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дахиад лайк and subscribe мартчихлаа. Юу яаж байгаа? Би нөгөө нэг анх YouTube хийж эхлэхдээ 10,000 followersтай болчих юм бол followers бишээ subscribersтай болчих юм бол өөртөө гоё vlogging камера авах гэж амласан байхгүй юу? Тийм болохоор та хэд subscribe please дараарай. Хэрвээ энэ бичлэг хэрэг болсон бол share хийгээрэй. Өөрийнхөө мэддэг, таньдаг энэ бичлэгийг сонсоосоо гэж бодож байгаа хүмүүстэйгээ бас хуваалцаарай. Баярлалаа.